макро зохистой одоо ер нь бол макро эдийн засгт мөнгөний нийлүүлэлтийг өсгөөд байна, инфляцийг нэмэгдүүлээд байна гэж ингэж үзгээд байна л да. Тэгэхээр энийг бол 2.8 их найдын зээл гаргаж байгаа юм байна. Үүний хажуу төсөвчин 34 их найд төрийн өмчийн компаниудын жилдээ зарцуулж байгаа хөрөнгө нь 26 их найд гэдэг. Үүний хажууд бол асар бага хэмжээний зээлийг өгч байгаа. Тэгэхээр энийг бид нар нэмэгдүүлчмээр байна. Энэ ерөөсөө инфляцид тийм дараа учруулахар юм зүйл биш ээ гэж бодож байгаа. Хоёрдугаарт нь их усүр байхгүй байх гэж хэлээд ах юм. Тэгэхээр би энэ арилжааны банкудаас асуугаад тах юм. Ер нь арилжааны банкуд төв банкн дээрээ байршуулсан үн цаас хэлбэрээр хэдийн орчим төгрөг төв банкн дээрээ байршуулж байгаа. Энэчнээсээ их усүрээ гаргаж болохгүй юм уу? За энэ микрофон. Тэтгэврийн зээл нэмэгдээд энэ дээр бол инфляцээр их хэмжээний дарамт үзүүлээд байгаа гэсэн тийм тайлбар бол ерөөсөө байхгүй. Нийт хэрэглээний зээл бол өөрөө инфляц төлбөрийн тэнцэлээр бол бас тодорхой хэмжээний дарамт үзүүлдэг. Төв банкны одоо жилд баримтлах мөнгөний бодлого үндсэн чиглэл батлахад улсын хурлаас хэрэглээний зээлийн хязгаарлалтыг хумаачаа буюу бизнесийн зээлийн өсөлтөө нэмээч гэдэг бол чиглэлийг бол төв банкнд сүүлийн одоо 3-4 жил дараалаад бол өгч байгаа. Энэ өрөөнд бол бид бол зохицуултуудыг хийдэг. Хэрэглээний зээл маань өөрөө бас төлбөрийн тэнцэл гадаад валютын нөөц төр бол бас сөрөг нөлөөтэй байдаг. Импортыг бол нэмэгдүүлдэг. Тэтгэврийн зээлтэй холбоотой яг энэ тэтгэврийн зээлийн хэмжээтэй холбоотой нь бол инфляцтар бол тийм том хэмжээний нөлөө байхгүй байгаа. Тантай бол санал нэг байгаа. Бид хүний одоо дотооддоо байсан тооцоогоор тэтгэврийн зээлийн хэмжээг бол одоо 36 сар болгоод хүүг бол тодорхой хэмжээнд бууруулаад явахад бол нэг инфляц төр нэг 0.15-аас 0.23% л нөлөө гарч байгаа. Ер нь бол энэ арилжааны банкуд бас түрүүн төв банкны үнцаастай холбоотой асуудлуудаа банк тус бүр хэд байгаагаа бол дэлгэрэнгүй хэлчих واخ. Ер нь бол төв банкн дээр арилжааны банкны байрч үнцаасны хэмжээ бол 10 их найттай байсан. 10 орчим их найттай байсан. Сүүлд харагдав. Банк тус. Тэгэхээр миний асууж байгаа асуулт нь энэ үнцас хэлбэрийнхаа энэ их усүрээсээ одоо энэ тэтгэвэр дээр нэмж тавьж болох уу гэж асууж байгаа байхгүй арилжааны банкуд. Төв банкнаас үнцасыг бол арилжааны банкудад бол арилжааны банкуд өөрийн чөлөөт их усүрээ бол буюу заавал байлгах нөөцөө бодоод илүү гарч байгаа тэр хэмжээтэй холбоотой их усүрийг бол төв банкн дээр бол үнцасаар бол байршуулдаг. Одоо манай нийт арилжааны банкны актив маань өөрөө 67 орчим их найд төгрөгийн активтай болчиход байгаа. Тэгэхээр байгаа одоо хүчин төгөлдөр мөрдөгтэй журмуудаа ингээд тооцоод үзэхээр бол 10 их найд гэдэг маань өөрөө арилжааны банкны эрсдэл дах чадварын хамгийн доод хэмжээ байна. Тэгэхээр хэрвээ энэ хэмжээний мөнгийг одоо ингээд хэрвээ бид хүн зээлэнд ингээд гаргаад явах юм бол зээлийн хүү бол эргэл арилжааны банкны эрсдлээс хамаарат бол өсөх боломжтой байна. Тэгэхээр яг энэ үнцаасан дээр барьж байгаа мөнгнөөс илүүтэйгээр түрүүн хэлсэн тэр заавал ойлгох нөөцтэй холбоотой зохицуулт хийгээд нэг 300 орчим төгрөгийн төгрөгийн их усүр суллаад явах нь илүү одоо эрсдэл багтай нэг талаас нөгөө талаас илүү бодлогын зохистой хэлбэр юм болов уу гэж төв банкны зүгээс л харж байгаа. Ер нь бол энэ 10 их найд